1190 он хэдэл биш нуурын ирэг дээр салхиос шилжиж түүхийн урсгал эргэх гэж байлаа. Тэрээр нуурын цаадах толгодыг ширтэн 8-ны бөөрөг ханы цэргийн хөдөлгөөнийг сэтгэл дотроо зурж байв. Гэтэд гинэт ухрахгүй. Харин эргэлтэн довтлох уруугаан сийлэн химээн будна. 8-ны эрсийг давхад Тэнгэрийн уужим чамд нээгдэнэ. Ээж нь 8 аймгийн нэртэй бүсгүй байсан бөгөөд эртний овгийн гаралтай уулс нуруугаар нүүдэлж өссөн билээ. Мухлай бага наснаасаа ихийнхээ нутгийн хүмүүстэй харьцаж тэдний хэл яриа, ёс заншлыг ойлгож өснө нь өнөөдрийн байлдаанд нэгэн хүч болохыг тэр мэднэ. Тэр бол Мухлай хэдийн хөвгүү наснаас ахалж үүрэг даалгавраа биелүүлэх жанжин болсон нэгэн. Баруун жигүүрийг ав. Нум сумтангаа салхи дагуулan байрлуул тэдний хөдөлгөөнийг таслах хэрэгтэй. Чингис хааны хэлсэн энэ үг өчигдрөл чихэнд нь цуурайтсан мэт тод түүнийг ухаалаг суурьтай стратегч гэдгийг хаан өөрөө олж харсан юм. Мухлайгийн хажууд түүний ойрын шадар багтуур, хорчин, эмээлт, сангин, нарийн, давчин нар зогсон. Эд бүгдээр Аравтад хамт туулсан нөхөд үүргээ сайн мэднэ. Монголын арвтын бүтэц бол цэргийн зүрх, хэн тагнуулт, хэн сумд, хэн элчид бүгдээрээ үүргээ мэднэ. Сангин чи өчигдөр Тэнгэрийн дор гэрэл асаах шиг мэдээлэл авчирсан. Дахиад баталгаажуул. 8 дугаар зоон дээр байрлаж харуул 3 давхар урд зүгт тавьсан харуул нь 50 гаруйхан. Мухлай толгой дохин 8 урд харуул сул байгаагүй л бол тэд биднийг хүлээж байгаа гэсэн үг. Гэхдээ бэлэн биш байна. Тэгэхээр өнөө шөнө салхины чиг өөрчлөгдөх мөчид. Бид хөдлөн тэр шөнө салхи зүүн хойноос сэр үлээв. Энэ бол түүний хүссэн салхи. Давхар сумаа хойморт нь тэгшлэн зүүж морио дуугүй илбсэн Мухлай тугнаас зүүн тийш завсрын цэргүүдэд байрлуулж зүүн хойноос ирэх хүчтэй салхийг дагуулan сум харвахаар бэлэн болов. Энэ бол зөвхөн 8-ны эсрэг тулаан биш. Миний түүх. Хэдэл биш нуурын хөвөөгөөр шүн дөл хөвөн урсан салхи нүгэлдсэн манан шиг уруудаж амьсгаа авсан бүхэн чимээгүй болов. Адууны түргэх цэргийн дуулганы хонхор ханир хаа нэг гарна. Энэ бол довтлогооны өмнөх сүүдрийн цаг. Мухлай дуулга зүүн цээжний хуйга хазаар шиг татан өмсөв. Мөдөн мэлмигээ цоолох мэт гэрэлтэж байлаа. Тодоо энэ ганцхан үгээр тэрээр өөрийн жигүүрийн довтлогоог эхлүүлв. Холын тэртээ салхины урсгалыг даган Монгол номтнууд зүүн хойноос онцгой өнцгөр ном тадлаа. Давхар сумаар цоолж сурсан цэргийнх нь бүлэг зэрэг шидэлж 8-ны хойд харуул дуугүй нурлаа. Мухлай өөрөө ч эхний сумыг харуулж улаан хошуут дэгээгээр зэвсэн нумыг хатуу дарж дайсны цээжин дэх хуйгийг цөмлөж орхив. Тэд анзаарав. Гэхдээ оройтсон энэ үед баруун жигүүрийн мянгат урайхан төгөлдөр дайран орж салхины ард нуугдсан мэт дайсны дундаас гарав. Чингис хааны төв зэрэг ард талаас шахан ороход 8 зүүн жигүүрээ ухарч эхлэв. 8-ны толгой цэрэг, буйрог, ханы бие хамгаалагч, цөлмөн хар морио унан довтлогооныг зохицуулах гэж оролдов. Гэвч түүнийг олохоос өмнө Мухлай урдаас нь огцом довтлолоо. Тэдний хооронд 40 алхмын зай байв. Энэ бол нэг сумны боломж, хоёр сумны ялгаа. Мухлай морин дээрээсээ бусан зогсож, нэгэн зэрэг хоёр сум татлаа. Нэг нь морин дээрх үзүүнд, нөгөө нь толгоон дээгүр унсан мордыг онон цөлмөн мориноосоо унаж цэрэг нь цочрон сарнив. Сум борооны дараа Мухлай өөрийн цэрэгээ хурдан татаж харвагчдыг хамгаалалтад шилжүүлв. Удирдлагын төвөөс сигнал ирлээ. Этүв цэрэг тулж эхэлсэн. Мухлай үүнийг хүлээж байсан. Ном сумтангаа арагш татаж элдтэй морин цэрэгээ зүүнээс баруун жигүүрт чиглүүлэн хөдөлгөөнд орууллаа. Энэ бол шатрын эцсийн нүүдэл. Тэд тайсан урагшлах гэж оролдсон ч баруун болон хойд талаас шахаж цаймал тавцан дээр гацлаа. Нуурын эрг рүү чиглэсэн хашилт бүрэн хэрэгжлээ. Ингээд 8 аймгийн хүч бүрэн хожигдож эхлэв. Монгол цэргийн 3 талын довтлогоо сүлдсэн жигүүрийн арга, тагнуулын зөв мэдээ, салхи дагуулсан сумны зүг бүгд тооцоолсон байлаа. Чингис хаан цайзан дээрээс шүд зүүн харж хонголаа. Чи энэ дайны гол түлхүүр боллоо хэмээн шивнэн. Орой болж хэдэл биш нуурын эрэгт хөмөрсөн хуйг нурсан морь гүн шархтай дайчдын дэргэд Тэнгэрийн шар гэрэл тусна. Мухлай сүүлийн удаа сумныхаа хонхыг шалгаж хуйгныхаа зүслэгт эвлүүлэн угсраад морь руугаа алхав. Нутгийнхны эсрэг байлцсан. Гэвч тэр өөрийгөө тэднээс урвсан бус Монголын ирээдүйн замыг зассан хэмээн дотроо бодож байв. Хэдэл биш нуурын тулаан өнгөрдөв. Харин дараагийн түүхэн юу нуугдж буйг та харах болно. Бид нуугдсан үннийг ичилсээр байх болно. Мухлай жанчны ялалтууд эхний алтан байлаа. Дараагийн бичлэгт Монголын түүхийг өөр нэгэн нуугдсан гэдгийг хэлжлээ. Бидэнтэй хамт байгаарай. Энэ бол түүхэн эзлэг. Дараагийн тулаан, дараагийн нууц, дараагийн үннийг бид хамтдаа